Сайн уу? За би Солонгост хэрэгжилж байгаа гол сайхны бүтээгдэхүүнээсээ хамгийн их таалагдсан 3 бүтээгдэхүүнээ танилцуулъя. Нэгт Nature Republic-ийн тосон цэвэрлэгч, хоёрт Батханы наалт, гуравт Okyuгийн lotion toner. Энэ тосон цэвэрлэгч нь маш гоё шингэн бүтэцтэй, бохирдлыг аягүй сайн арилгадаг, өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой, бүх төрлийн арсанд тохиромжтой юм байлээ. Хэрэглэсний дараа арсыг гоё толгоор чиглэг болгодог. Угаахад зунгаарлалдаа дахгүй аягүй хурдан салдаг нь маш их таалагддаг. Энэ тосон цэвэрлэгчийг хэрэглэхдээ нүүр болон гараа хуурай дээр нь гарн дээр аваад хэрэглүүлэх зүгээр байдаг шүү. Хэрэглэсний дараа арс юм гоё толгор харагддаг. Энэ батханы наалтан дотроо 2 төрөл байдаг. Дөрвөлж нь болохоор батхан дээр шууднаа батхыг сорж авдаг. Бөөрөнх нь болохоор шахсан батхан дээр наахад илүү тохиромжтой байдаг. Улайлт болон хүндүүрийг аягүй урдаа арилгадаг. Орой унтахтаа наагаад унтахад өглөө босоход зүгээр болсон байдаг. Okyuгийн lotion toner болохоор 30-аас дээш насныхан болон урчлээний эсрэг чигшүүлэх үйлчилгээтэй. Энд бол Costco-гоос би худалдаж авдаг. Үнэний хувьд ч гэсэн маш боломжийн байдаг. Төрсний дараа нүүрэнд ийм гоё чигшил өгдөг. Энэ 3 бүтээгдэхүүнийг Монгол зарагддаг бол заавал аваад хэрэглээд үзээрэй гэж зөвлөмөр байна. Маш их таалагдана гэдэгт итгэлтэй байна. За дараагийнхаар хэлээр болохоор би өсвөр насны 2 охиныхоо нүрэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүнийг танилцуулах болно. Ямар бүтээгдэхүүн сонгохоо мэдэхгүй байгаа өсвөр насны охтуудад хэрэг болно гэж бодож байна. Манай гэр бүлийн сонирхолтой бичлэгүүдийг үзхийг хүсвэл пэйжийг минь дагаарай.